Буянт тод хиймөр үзүүлж байна. Мандах нар наас жаргах саран хүртэл мандам бодож явсан миний Монголын өвөг дээдэс морин төвөргөөнөөр дэлхийн цээжинд битсэн мядаршгүй сэтгтэй моритон монголчуудын төв уурга таг найдсан нүдчдийн удам залгсан уяачдын үр сад огшон ярьсан өвгдийнхэн ухааны гөвлсөн уяачийн эрдэм өвгдээд сэсмэн өвлүүлэн үлдээсэн үндэснийх өв соёл минь оо. Буянт тод хиймэр компаниас зохион байгуулж байгаа уяач эрдэм нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаараар уяан авсан хурдан борны шинжиж манайх одоо энэ уяач янз янзаар байдаг мороо их ажилдаг. Тэгэл одоо уяан авсан шинж гэхээр одоо яг нэг тагнаанд нь хармын ургах, шүдэнд нь хар цогт суух гэл шүлс нь урт гоожих гэл тиймэрхүү байж л тэгээд иймэрхүү юм танд энэ уужсэн мордон дот чинь таарж юу ер нь тиймэр харж юу ер нь Чиргүү одоо хил тагнагийн үзэж барьжсэнгүй. Ерөнхийдөө сайхан зүв байгаа хурдан байгаа мөрч тэгээ арай өөр л байдаг л та. Тайван уян дээр сайхан унтаал ерэн л унтаал гэдэг шүү дээ. Ерэн сайхан тайван. Тэгээд нэг тийм өвтгөн шар шүүлсгээ савирал байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнууд бол ажиллаж л байдаг. Гэтэ ерөнхийдөө тийм хурдан сайн байгаа одоо бол бас нэг сайхан тийм гоё өнгөтэй. Цаанаал нэг тийм харах ч их гоё байдаг шүү дээ. Өнгөтэй тэгэл нэг тайван амгалан унт чинь хоолоо сайд чинь идчихэл унтаал ерөнхий зүв байгаа тэр тиймэрхүү л байдаг шүү дээ. Одоо нүд нөгөө сормоосон дэрвийн нүдний харц тий янз янз болно гэдэг тийм ерөн тийм араа мараа сайхан тийм тод хурц тийм сайхан зүдэргээгүй ерөн зүв ерөн сайн уралт гадаа бол ерөн тэгээд наадмын өглөө наадмын урд өмнө өдрүүдээр бол ерөн багцаа байгаль байдаг л дээ. Сайхан тийм зөөвөргүй биендээ хөндөргүй байгаа тийм алчин хаачгүй сайхан л байдаг шүү дээ. Тиймэрхүү л байдаг. Одоо уужсэн мордонтой чинь тиймэрхүү юм гарч юу? Наадмын өглөө оройроод үуч. Тий. Хонгор азрах жишээ нэгэд улсад төр ам үзүүлдэг жил мөлий харамурч гэсэндээ ер нь сунгаануудаар сайн байгаад байсан юм чи ер нь жоо ихтэлтэй байгаад байсан шүү. Тэр мортоо өглөө харахад цаанаа л гэдэг гоё. Ер нь тэгэл тийм л байдаг шүү дээ. Ер нь сайн дахиндаа гэсэн тийм айх тэр ихтэлтэй л байгаадсан. Сайхан унтаал хонгор азрал өглөө навшаа өчсөн бүр толгоо нь гошуу баг газар хүрээ алдаад дөрөв хөл дээр ингээд нөх хөлөө сой цогсохгүй дөрөв хөл дээр тэгшин тэгээ сайхан унтаад ирсэн бол чинь хонгор азрал тэр мортхог яг тэгчихсэн дөрөв хөл дээр унтаал толгоо нь унжаал бүр гошуур газар хүрээ алдчихсан. Тэгэл унтаал. Тэгэл ус дам өгчихсэн тэр жилээ. Тэр өглөө. Тийм тохиолдол байгаа. Одоо сүүлийн үед бас одоо сонгол ангимл гэдэг. Тий. Бас одоо анханд оруулж ирээд уралдаад байгаа. Энэ одоо Монгол мөр энэ хоёрын хооронд одоо тийм одоо уян орохоор шинж минь өөр болдог юм байдаг юм байхгүй. Адилхан мал юмч тийш ялгаа юу гэж. Зөв сайн байгаа юм бол ялгаа байхгүй тэгэл 50 сайхан унтаж амраал идэж уучаал байж байгаа л гэдэг. Их ялгаа байхгүй ч тийш адилхан мал юмч. Сонгомол ангилал гэж яриад байгаа нь одоо зөв баха.
нэг яриагаар ярьж хөвшин зүв бах тий. Энд чи манайс ирэлтээ згэл яриадсан. Тэг жоохон буруу нэг шиг. Тий. Тэр алдсан мөр. Дээр алдсан мөр. За. Тэр шинээр дахиулсан 4 хат байгаа шүү дээ. Тий. Хоёр соёл гэж. Энэ дөрөв аваад. За. Тэнгүүтээ тэрний дараа ихтэй энэ хоёр галтрыг цадтар хонгор алдсан мөр. Нөгөө дөрөв тийм үү. Тэгээд яг сонсохгүй энэ наашиг алдсаар цаг аваад. За. Хоёр нүртлөө төлчих. Нэг нь мөр батаа өсөг болоо. Дараа ихтэй 4 хат мөртөс. Нэг хүүхд авч чихнэ шүү дээ. За. Хин бай. Сайхан аа. Жанцаг аваад очсон. Жанцагаар нэг л шууд онуулаад яваа. Жанцагаар юу гомос. Замарт. Хацаарч штэ. Жабаа хүнд байна та бабаа. Тэр 33 тонн юм. Оног зодог тайлч та. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, үндэсний бүтээн байгуулагч Color Stage компани. Манай Уяачин эрдэм нэвтрүүлгийн 10 дугаар үргэлжлэн өрч байна. Өнөөдрийн манай сэдвийн гол зорилго бол уян орсон морны шинж, уян орсон мор одоо бусдаас юугаараа ялгарч харагдсан гэдэг талаар тэр орондоо ярилцсан. За уян орсон морны шинж ер нь мор уян орохоор ер нь одоо гаднах биедэрэж гэдэг юм уу тийм бас нэг шинж тэмдэг илэрдэг байна. За уян орсон морны шинж гэвэл сарамсан сайхан дэрвийн нүд нь гоё сайхан томлог болно. Сайхан дөрөв хөл дээр сайхан зардарч умтна. Хөнгө мөнгөн сайхан салгигднаас уян орсон морч хөнгөн сайхан салгидаад хөнгө мөнгөн их гоё болоод ирдэг юм да. Шүү дээ. Ер нь ийм тохиолдол байдаг шүү дээ. 2012 онд ардын хувьсгалын 91 жилийн ойгоор одоо Гат Эрдэнэт мандаа хөрмөр уус төрүүлсэн тийм ээ. Хөрмөр төрүүлэхийнхаа өмнө өдөрч гэдэг нь төрүүлэх мордот нь тагнаанд нь мэнг урах сайдэр гэж ноёс нар ярьдаг шүү дээ. Ер нь танд ер нь тийм мэнг урсан тохиолдол чинь тийм ер нь тохиолдож юу? Тий хойдны сэлэнгийн үст ногоонда гам үзүүлж ирсэн. Тэр нь тагнаанаас хойноосоо төрсээр хагаад танахан 3 дахь үед дээр ирээд. Юуны хумсын чинээ тийм хар мэнг урахчдаг юм. Тэгээд мортолоо гам үзүүлж ирсэн да. Тэр мортойгоо өмнөх нь одоо тийм юм урж юм аль эсвэл хэд хоногийн өмнөөс яана л да. Тэр чи араасаа бүр төрөөд итг юм бэл. Хар юу араасаа төрсээр байгаа тэгэл тэр 3 дахь тагнааныхаа тэнд ирж тэгээд томсны толио шиг юм хар мэнг тогтдөг юм лээ. Ер нь энэ бас одоо Монгол адуундарч гэдэг юм эрдэлц адуундарч гэх юм бас уян орсон морны шинж бас арай өөр байх уу аль эсвэл хавахгүй адуул юм чи адилхан ингэ байж дээ. Тий, адилхан. Ер нь л одоо юм чи адилхан л байдаг. Гэхдээ бас нүд ер нь уян ороод ирэх нүд сормоос энэ төр сормоосын сайхан дэрвийн талд. Тэгээд нүд нь сайхан бүр томлог болол. Ер нь манайхаа ярьдаг шүү дээ уян орсон мор одоо ер нь гээл хүн ингээд нүдэнд нь харахад тулж харахад хүний дүрс одоо бүтээрээ тэр багтчууд гэдэг ярьж байдаг шүү. Тий. Тэгдэг юм хэлээ. Багтдаг юм лээ. Сайхан нөгөө сормосон дэрвийгээл нүд нь сайхан том болоо томлог болоод ирэхээр хүний яг ингээд зогсож байгаа юу бол нүдэнд нь ингээд яг бүгдлээр ингээд багтаад харагдаж идэг юм лээ. Одоо манай нэвтрүүлд оролцож байгаа дөрвөн мөрний үед уяаны одоо ер нь уяан хэр орж байна яаж вэ энэ талаар хэлээ. Тий энэ дөрвөн мөр угаасаа уяанаа хөрмөр энэ төр бол ер нь бас штайхан сайхан дөрвөн хөл дээр зогсоол унтаж барайл угааштай одоо уяан одоо орж л байгаа мөр та. Ер нь заавал ингээд дөрвөн хөл дээр зүгээр ингээд унтахыг бол бас уяан орсон гэж бас ихэхгүй байгаа ш тийм ээ. Толгоон доошоо болоо шүүс mëсээ гойжуулах гэх юм уу тийм бас тэхийг бас уяан орсон гэж хэлээд байна. Тий янз бүрээр л одоо яах юм бэ шүү дээ. Шүүс mëс нь гойжоод гэдэг хүмүүнээсээ л өөр л яадаг юм шиг л шүү дээ. Өөр л одоо тийм одоо нөгөө уяач улсууч дандаа өөр л тэгэл яалтыг. Зуны мөрдөж одоо яг 5 сараараа ногоон даргаад уяад ингээд одоо ажил хийгээл ойрхон өслөөд ингээд ханартал явж байна. Ер нь одоо ойролцоогоор ер нь морины уяа ер нь ортлоо ер нь хэдийн хугацаа гэдэг юм уу тийм яах вэ?
За морины уяа ортлоо гэж одоо дунд сунгаан заавалчгүй өнгөрж ижил. Тэгээд сүүлийн сунгаанд уяа нь одоо болцсон байвал одоо сүүлийн сунгаан сунгахгүй. Тэгээд болоогүй байвал сунган. Тэгээд нэлээд л ер нь төгчөө ижил наадамд. Тэгж ижил уяа нарна та. Хөөчнөө өгцөл бол бас ярьдаг байсан шүү дээ. За ингээл адуу ураагаад явж явах ингээл адуу мод ингээл явж штэ. Ингээл ерөөсө өглөө мормолоо уургалахгүйгээр ингээ удаа уучих таар ингээд өрдөн шууд уянараар зогсчдаг. За миний энэ хэр мөр л удаа гэдэг юм. Миний он газар шиг уян орчихжээ. Ахгүй шууд уянараар зогсч юм л гэсэн яриад байдаг. Бас нэг тиймэрхүү тохиолдолд бас илэрх уян орсон мөр нэг байсан. За одоо энэ хүний юунаас нэг онцлогоос л болж байгаа юм уяач хүн чинь те морин одоо тэгж ийн ингэж ийн гэж байгаа юм чинь. Тэргээрэл явах. Миний одоо мор болохоор бас нэг уяа орж байгаа мөр уяад яхаар сунг мөнгөн солигдоод нүд нүдтэй би тэргээр нь л яадаг та. За ер нь болж юм да. Уян төгччээ. Уян төгччээ яран бас нүд нүдний ягаал сунг мөнгөн солигдоод хүч мүчин сайхан таарал гоё харагддаг шүү дээ уян орцсон морч. Тэгэл энэ тэргээр нь л мөр хардаг та. Ер нь таах уяа нараа таараагүй мөрдрүүл бас нэг мөнгө нараа нэг жоо бүрсгэр дүүхэн ер нь бас янз янз харагдана л та. Тэг энэ одоо уян таараагүй мөр бол цаанаасаа нэг л ерөөсө болж өгөхгүй л харагдана. Яг уян таарсан мөр л сайн харагдана. За өнөөдөр битээр одоо уян орсон морины шинж, уян орсон мөр ер нь яаж одоо гаднах үе дээр илэрдгийн гэх зэргээр бас тэр хоорондоо ярилцлаа. Тэгээ ерөөдөө манай орос нарын хувьд бол бас өөр бас онцлогтой байх шиг байна. Хэрвээ манай оролцогч мөнгөрдний хувьд бол бас мөрний уян орсон мөр бол бас нүдэн тунгалаг болоод сармасан дээр байд тэгээ дөрвөл дээр ингээд унтаач хувьд л одоо миний хувьд л уян оржээ. Одоо миний мөр бол болсон байна гэж одоо өөрийнх саналуудыг хуваалцлаа. Бусад оролцогчноор одоо бас өөр өөртөө дүгнээд өөр өөртөө бас гээд уян орсон мөрний шинжийн талаар ярих байхаа. Энэхүү бидний одоо өнөөдрийн бидний дугаартай хамт байсан эрхэм мөндөд үзэгчтэй баярлалаа. Нэвтрүүлгийн ерөнхийдийн тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, худалдаа үйлдвэрлэл, барилгын салбар тэргүүлэгч, үндэсний бүтээн байгуулагч Apps Group. Он миний хар азрах аригдсан. Тэгэхэд бол сайхан шөнжөнгөө унтаал байсан юм бүр. Би 3-аас урагшаал орох юм байна наач. Янзын болчтой л гэдэг чийсэн. Ер нь юу гэдэг шүү дээ. Их тунгалаг болчдөг шүү дээ. Уян орсон мөрч. Нүдний бас зарим мөрд бол тагнаанд хүрдгийг хойноосоо хөхрөөд. Тиймэрхүү шинжүүл илэрдэж идэг шүү дээ. Ер нь уян орсон мөр бол холцол их уян орсон мөр бол унтаал идэв. Өөрөө их тайван байна гэсэн үг байхгүй юу? Тэгээд ирэхээр бол ордгийн шүү дээ. Ер нь уян орсон мөрч юм. Би бол харыг их л унтаад харлаа наач лавхан орхон тэгэл хэлчихсэн. Урд өдрөө хүртэл шал ондоо хөдөлгөөний шал ондоо болчихсон тэгэл. Ер нь бол тагнаа магнаа их араас их төрдөг юм билий. Хөхрөөд 3 дахь үе дээр ирүүлэл ер нь бол тэгэл болж ийн л гэсэн. Тэрнээс их хитэрчүүл авчлаа л юм. Тиймэрхүү шин мордож байгаа мордыг хараад за өнөөдөр энэ ер нь хөрвүүлэх нэ ч гэдэг юм аригдах нэ гэж ер нь хэр олон хэлж байна. Нэг одоо хэлж байгаагүй. Ер нь хараад яг багцаалах нь багцаал гэлээ. Учир зүггүй бүр амар хэлэх юм ч үгүй. Тий. Уян хонсон яг мөр одоо ер нь хөлсний үед одоо ер нь ямар их зарим өдрөдөөс хөлс сувдраад байдаг яадаг. Хөлс нь бүр гоё сувдан хөлс гараад ирдэг шүү дээ. Ямар ч юу байхгүй давс мос юу байхгүй болцсон. Хожир юу байх болцсон. Их гоё тонглог болцдог шүү дээ. Бүнжгнээд ирдэг шүү дээ. Уян орсон морч юм. Зарим адуу бас их тайван болдог байх. Зарим нь бүр тийм ааштай догшинтуу болдог. Догшин ааш их ордог юм бас. Зарим адуу их нэг ааш ороод ирэхээр их нүгэлтэй тавьдаг. Онаахын ярмөр бол их ааш ороод 3-7 хүний өдөр нүгэлтэй л хөшгөл. Хазаж тангарал хөөгөөд идэх шүү дээ. Уян ороод ирэхээр. Ер нь адууны л онцлог
өөр л идэх юм л л дээ. Дуноос харж яхад янз янзын юу гаргадаг юм лээ. Уян ороод ирэхээр юм. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Монгол соёлыг дэмжигч, үндэсний бүтээн байгуулагч Тайгмалтай групп. Тэгэхээр өнөөдрийн хоёулангийн ярилцах сэдэв бол уян орсон морийн талаар юм байна. Тэр нь уян орсон морийг ажиглахад ямар байлгүй, ямар мэдээ яг уян одоо болсон, жинхэнэ бэлэн болсон байх гэдэг чинь тийм орсон байна. Мор ирлэн гэдэг чинь харгын сургалтын яар гэдэг хоёр юм. Басонгтой. Одоо тэгэхээр одоо нэг мор нэг дараад нэг би ардагцсан байх. Тэгэхээр өчнөсний ардагц тийм мөрийг ирэлцсэн мөр. Бас ирэлцсэн мөр өөр тагнагийн дотоод зүгээр тагнаар хаталцдаг. 2-3 үед арай цагаа үүсэл ихээр нэг ив давж байгаа гэсэн. Нэг яг сайхан болчлоо ирэлцсэн мөр гэхээр нэг 2-3 хоног л гадаг идэлтэй. Тагнаар хаваараа. 4 уруу муруу гэж байгаа тийм модод. Их госод аригдсан модыг бас тагнагийн дотоод ингэсэн байсан шүү дээ. Одоо тийш нэг тагнаад нэг ургацсан гэдэг. Тийм. Хармын. Одоо за нэг хуучны хөгжүүлэр нь том ингээ уяачдвал энэ адуу төрөх юм ингээ хараад мэдээд байдаг тийм ээ. Тэр одоо яаж мэдээ тэр одоо хараад мэдэх юм шүү зүгээр хичж байгаа шүү дээ. Бүхэл наадмын сунгаанууд хичж байгаа шүү дээ. Тэгээд тоон байгаа юм. Зүгээр хэлсэн бол тэр жилдээ гоё харагдаж шүү дээ. Гоё юмрууд гэж махан хөнгөн хийдсэн бүхэл юм таарч иж гоё болно ш. Тэгээд тэр жилээ хордон байгаа мөр. Дол цунгаа гэхэд бол баг гэж байна. За энэ хоёр л үзэх юм байна даа. Бас энийг 5 мөр үзэх юм байна. Улсын наадмын дэгжиж хатав штэ. Төрийн наадам гэдэг чинь бас мөр харагдал бас тийм. Хүн болгоны хүсээд идэв ус тийм амархан идэв шүү. Хайх хүсийн наадам бол тэгэл бас морд 3 хуваагт чинь морны дараад ер нь бол улсын наадам зориулаад их их нөлөөлж байгаа шүү дээ. Улсын наадамд одоо яг мор чинь улсын наадмыг бол хүн болгон зориулж байгаа. Тэр чинь мор ер нь бол улсын наадам савралчаад мохоо савралчаад улсын наадам муу орлоо тэр сав ярьж ганцхан усад зориулдаг. Нэг тэгээд улсад нэг 10 хэдээр давхиж бүсэд төрүүлж байгаа хүн бол муухан дутуух уйсал нэг одоо энэ жилийн хувьд бол ингээд өнгөрсөн жил бас цардагтай улмаас улсын сурлагын 100 жил явах гэж улсын байгаад байна. Шатааг байна. Тэгэлгүй 100 жил гэдгийг чинь бид чинь 10 хэдэн жил ярьж ирсэн юм шүү дээ. 10 хэдэн жил хүлээж тэр наадам маань болоогүй. Тэсэнд болох юм болохдоо болсон бол бас л юм байна шүү дээ. Цааш төрдөг гэсэн шиг одоо л улсын наадмын 100 жилийг болохоогоо ажиллаж байна. Энд яг 100 жилээр ямар мөр төрүүлснэг бас тэр улсын авсан гоё юм. Тэгээд 100 жилийг олон залуучууд, шин залуучууд бас энэ чинь бас байгаа олон мөрөнд орлоо шүү дээ. За тэрийг надад 100 жил гэдэг чинь 10 хэдэн жилээр ихсэн болохоор 100 жил мөрний сүүл боодог хүн болгон 100 жилдээ оролцож чадсан гэж байна. Хүн болгонд мөрөнд хүн болгонд мэдээж ирсэн. Тий, хаагуулсан хамаагүй сайхан 100 жилдээ оролцсон гэсэн бүгд бодолтой байсан. Тэрийг бас энэ жилдээс төрсөн маань болчих жоох. Тэгээд яг тэрээс боловсон тэгээд 100 жилдээ ахаал бэлдэндээ 100 хэлгээ. Уян орсон мордны өөр ямар шинжүүд байдаг? Одоо унтаал, уян дээрээ унтаал өөр өөр унтах 4 үл дээрээ зогсон шүү дээ. 4 үл дээрээ зогсон, хомсолж явна. Тиймэрхүү юмнууд бас зөндөө байгаа.
хумсалж явна гэхээр яах вэ? Эргөөд явахад нэг мөр нэг хөнхөн бүр ингээд нэг хөрхтэйгүүтэй болол хумслаад тий. Өөр яадаг гэнэ. Өөр дөрөв үл дээрээ зогсож унтна. За. Тэрийг дэлгэрүүлж яа. За одоо нэг мор ингээд 3 үл дээрээ ингээд зогсож байгаа өстэй. Ааха. Тэгэхэд яг нэг мордохын өглөө 4 үл дээрээ зүгээр ингээд сайхан тонгоогоод унтж байгаа морч бас зүв багагийн сайхан амарч байгаа. Одоо Монгол адуунд бол ингэж ажигладаг тийм зүгээр сонгомл насны ангил буюу сонгомл морд одоо бидний яриад байгаа урал ирлиз цус орсон морд байгаа шүү дээ тийм ээ. Сонгомл адуунд ер нь уяан орох энэ шинж яг ажиглах адилхан л үү? Мал юм чи мал шүү дээ. Тэр нь дандаа юм байхгүй шүү дээ. За. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч үндэсний өв соёлыг дэмжигч Asian Road компани. Яг уян орсон мөр нөгөө юу бодгол та нөгөө одоо тагнан дээр нь хөхмийг гараад ирдэг гэдэг бас байдаг шүү дээ. Тэр бол үгүйс нөгөө ялчгүй одоо түрүүс хадууны тагнаа ингээл харлал хөхрөл ихний нэг одоо нэг хоёр дахь юм дээр ирсэн гэдэг юм. Одоо хоёр хацаг бол их урд түрүүлэхэд бол тийм л болж байна. Тэгээд ингээд хөхрөл. Яг зарим адуус гардгүй адуус байдаг шүү. Тагнаа хөхрөхгүйс уяа чангатай ч үгүй. Зарим мад түрээ гараад ирсэн байгаад байдаг шээ. Гэтэ бас тэр мөнгөч бас нөгөө хадгалахаасаа бас шалтгаална бас. Одоо нөгөө уяаны нөгөө давн ингээд мөртөрчин гэдэг яваад байдаг шээ. Тэгээд тэрхүү бас хэрвээ тэрийг гараад ирэх юм бол хадгалах юм дээр сайн яахгүй. Тэр юм бас яг тэр нөгөө торгон иргэд байгаа юм байгаа шээ. Тэр нь бас тэрийг тэр нэг ир гэж нөгөө нэг торгон ир гэдэг юм гаргаж ирж байгаа л тэр. Мөрөнд өөрөөх нь биеэр үзүүлж байгаа юм байна тийм. Одоо тийм ингээд нийтээрээ тагнаа тийм хөх болд юм уу юм ургаж наашаа гаж ирсэн юм байт юм уу? Хар минг одоо хөх одоо мингэл гараад ирж байна. Ургаж бол гарч ирэхгүй. Хөх тагнаа хөхрж чинь гэсэн үг. Цагаан бид адны тагнаа чи цагаан болж байгаа. Тэнгүүд ингээд харлаад ингээд явж явжээр ингээд харлаад минг гараад. Өөр юу ямар хуу шинжид байдаг вэ? Одоо чинь ингээд сормоосон дээр үуч нүднийх нь хараа хуурцуулдаг. Тэгээд нөө шүдэн хар цогт суудаг гэдэг. Энэ өөр тийм ингээд шүүсэнгээс бас шүүс ингээд гоожоод нэг цунгаарлдаал. Тэг юм тиймэрхүү юм таны уйжсэн мордууд дээр урдан тэгээ сайн усан надан дөрүүж агцсан мордон дээр юм тиймэрхүү юмнууд энэ хэр хэлбэг тохиолж ирсэн бэ? Яг шүүсэн ус ингээд цунгаарлтаа заваараад нэг жоохон ингээд зууралдаад жоохон ч юм ихтэй. Тэгээд яг өглөө нэг мордох жоо мөрийг ингээд харах юм бол яг бүтэн ингээд бие аваад бас нэг ингээд дөрөв хөл дээр унтаад байдаг ч юм уу тийм. Тийм тэгж бол бас ялчгүй бас би намарцсан сайхан байлаа. Тэгээд нэг юуны одоо уралдахын урд өдөр хөлс мэс авахд бас нэг юу байдаг шүү дээ. Цагаан хөөс гараад байдаг шүү дээ. Хөөс хоолны хөөс. Тийм бас хөөс битүү цагаан хөөс гарч байгаа бол бас маргааш ялчгүй сайдаг. Хүүгээ алцаа зэрэг усад хүргэж бас нэг тийм толгой дээр шанаа манаагаар тийм цагаан хөөстэй орж ирээд шүү дээ. Тэр одоо энэ юуных юм? Хөөс нь ер нь бол яг нойрхон тэгээд ойрхон бай төгс нь өөртөө төрсэн байл гэсэн үг шүү дээ. Тэр манай хөөсөө гарахад нэг жоохон ингээл өцөхөд сайхан гарч байгаа. Одоо нэг орой нэг уян дээр мордуулаа жоохон халааж байгаа л нэг 2 км хөрөхгүй ч юм уу жоохон явахад сайхан бүтэн бие өлтөж явдаг. Тэгэл эмийг наав гэж бодогдоод авах чинь цав цагаан хөөс ингээд битүү биеэр ингээд саундаад ингээд угаа хөөс хүрч юм шиг болсон. Бид бол яалчулаад нөгөө манай нөгөө янзах хязгаал өөрөө усад горуулахтаа хэд ус ирүүс ингээд юу лөө манайх чинь дахиж юу гэсэн нөгөө цагаат цагаатлын нөгөө юу хүүдний горхонд идэв.
тэнд байж байгаа. Тэгээд мор хэд залангууд мордуулаад хөстэй төрсөн хамгийн юун дээр нь нөгөө янз бүрийн хийгээд хэлсэн. Тэгээд маргааш нь аюу тахгүй болсон гэж гуруулж ирсэн. Одоо 2001 онд аврах хэрмээр улсад төрүүлээ их хувьд төрүүлсэндээ. Тэр жил өнөдөө хэр мөрөнд одоо тэгээ наадмын өмнө тодорч одоо тийм харагдсан шин тэмдгүүд байна уу юу? Яг тэр үеийг ч одоо учиргүй болсон цайлаахгүй шүү дээ. Тэр бүрийг би нэг бас нэг юун дээр санд тийм. Энэ хойно дорнуурт нэг сүндийн хонгор мөрний наадам гэдэг болж ирсэн. Чи одоо 99 он бол хавар тахта. Тэгээд хойно дорнуурт очиод тэгээ ажил хийгээд явж байгаа. Тэгээ би нэг мөртөө марлаад тэгээ бүтээд орой нэг жоо ажил хийгээд ирсэн ч ерөөсөө ингээд өргөө явж байгааг ингээд харсан ч ерөөсөө ингээд газар ингээд хурж алдаад хөлнөр тэгэл яваад тэгэл тэр наадам дээр хэр мөрч баг 2 км ороод дөрвөл арийнхаа мөрнөөс тэр чинь их шавхаатай мөстэй одоо яг 3 сарын 8-нд ширээ март болж тэр хэд болцсон. Тэгээд жоохон юм галтаргаатай мөстэй тэгээд тэр үчээс зас их орд үстэй. Тэгээд их мордол явсан. Манай толдоо онцсон. Тэгээд нөгөө мөсөн дээр халтараад яах юм боддог шүү. Өлегтэйхэн юу байгаараа мөс таарах юм бол амын сайн татаад ороолгоод яваад байгаа яав хэлээ. Тэгээд мордолоо явсан. Тэгээд даагж маах юм юу байхгүй шүү дээ. Нөгөө цастай мор даах хэцүү. Бид нар наатлын төлөө орноор өндөр уулын хажуу дээр барьдаг шүү. Тэн дээр гараад ороод сууж исэн чинь тэр гошоо ороод бүр өмлийн цаанаас ганцхан адуу гараад ирдیں۔ Ганц адуу ихлэ гараад ирдээ мөр ирэг гараад ирдээ гэсэн чинь тэгээд нэг адуу гарч ирчээ байд. Тэгээ хараад исэн чинь бүр арайх нь адуу гарч ирэв. Тэгээд байгаад хараад исэн чинь хэр мөр ороод ирдیں۔ Хэд орог километр гараад 2 км шахуу гардаг гэсэн. Хэд л орд өдөр нь бас ингээд хөтлөөд явж байхад бүр ерөнж байгаа нэрээс нэг алсалч яваал. Хурж чаддаг газар бараг хурж байгаа нь хурж жоохон гэр хүрээд байгаа чинь тийм явдал орцсон байсан. Тэр сормос дэрвэн гэдэг нь юу нь яадаг тийм юм та таарж байгаа. Сормос нь яг нөгөө юу болдог шүү дээ. Задраад сормос ингээд нэг жоохон ширэлтэй төвд шүү дээ. Тэнгүүд бас ингээд дэрвигээд ингээд бүтэн задарчдаг. Бас юм яа. Ер нь адууны чи одоо юу болдог шүү дээ. Уралж байгаа адууны чинь одоо уян ороод ирэхээр дэлгэн хүртэл ингээд задраад одоо нэг ширэлтсэн дэлгэн байгаад тийш тэр мөр нүртэл гоё задраад намирсан зүйлс болчихдээ шүү. Гэ найр сүлэн гэлтгнаал тэгээд ихлэх. Үсэн ингэж хамбарж иргээд тэгээд тунраад одоо уян дээр зогсож байгаа ингээд тойроод иргэнгүүт чи ингэж солонгороод ингээд хамбраад ингээд үсэн одоо ингэж жоохон ихсэн ч тийм их болсон. Монгол соёлыг дэмжигч, үндэсний үйлдвэрлэгч Супер Мимо. Өнөөдрийн бас манай нэвтрүүлгийн маань онцлог ярилцах сэдэв маань энэ хурдан орсон яг морины шинж байдлын тухай ийм зүйл байгаа. Тэгэхээр таны хувьд одоо ер нь таны үед сууж исэн мордууд яг эд хурдан орсон үедээ ер нь яаж мэдрэгддэг вэ? За зөвхөн өөрийн гэлтгүй бас энэ тентгийн бас хурдан байгаа дуунуудыг бас үзэж харж явсан байх. Ер нь одоо хурдан орсон морины шинж одоо ямархуу байдалтай илэрдэг вэ? За нэг хурдан орцсон яг нэг уян болцсон ер нь төрүүлэх гэж байгаа адуу бол бас нэг өөр болцсон байдгийм л шүү. Тэ. Бас нэг адууны яг 90 бэрэмбэрэл байгаа юм л та. Бас нэг яаха 90 жоохон тиймэрхүү адуу нэг яг өөрийнхөө хэмжээнд бол бас гоё болцсон байна те. За одоо нэг хүн болгоны тааварт байдаг хурдан адуунууд бас гоё болцсон байна те. Тэгээд хурдан орцсон адууч бас тэгээд нэг сайхан амгалан тайван болцсон уян дээр зогсож байгаа нь нэг баргийн юмнаас див дав гэж нэг үргэж зочиод байхгүй. Тэгээд яг сайхан дөрвөн үйл дээрээ зих зогсцсон. Тэгээд нүд амуу сайхан бүлтгэр нэг сормос дээр бийцсэн тэгэл нэг өнгө зүс нь арай жоохон тийм нэг гялгарын наах нор өнгөтэй.
Тэгээ бүр их гялгар байвал их муу гэж ярьдаг шүү дээ. Бас онцгүй гэж. Тий. Бас нэг зүсмэс нь зарим адуу өөрчлөгдсөн байж дээ. Гараад харахад ер нь зарим адуу уян дээр айгүй том болцсон юм шиг харагдал. Тийм байгаа адуу бол бас ер нь аргагүй сайн л давхдаг юм лий. Тий. Таны хувьд одоо ер нь ямар мөрийг хамгийн сайн ойж вэ? Ер нь тиймэрхүү байдалтай болгосон адууг бас жишээ болгоод ярил. За би ч одоо нэг айхтар олон одоо улс мосод адуу төрүүл гэж харагдуулаагүй. Ер нь бас нэг хэмжээндээ байгаа бас нэг сайхан болчоод мордож явах бол бас сайхан л байдаг, гоё л байдаг. Одоо гайгүй сайн давхичин даа гэхэд бол бас нэг санснаар давхичаал байдаг. Тэгээ жишээ бас нэг энэ шар газар нэг их урд төрүүлэхэд наваа унаач байхад би бас нөгөө шүн урд орон манаа л хонжихад бас нэг туслах ах нарын зараал мараал гүүнэлтэй нөгөө майхныхаа ойрхон. Тэгэл Google нөгөө майхан руу гүйчил ирэхэд талаараа харцаа унтчил байдгийг. Тэгэл бүр айгүй их унтсан тэр шүн. Би бүр цубарыг туслах нартай манж хонж исэн. Тэгээ өглөө нь нэрээд нэг хөл сүлийн боочоод тэр чинь азарга 8 цагт мордож байгаа шүү дээ. Тэгэхэд бүр уян дээр талаараа харц босохгүй бүр унтаадсэн. Яг мордох гээд манай гац нөгөө цагаан азарга бос уяа тойрол явж хат. Тэгээ чук бах бүр татаж босгож мордуулж босохгүй. Тэгээ би бас бодож исэн. Одоо яач явдаа энэ маань гэж бодож исэн. Зүгээр байгаа гэж. Зүгээр л байгаа. Тэгээ би бас жоох эвгүй талаар нь бодож байгаа юм чинь. Тэгэхэд бол одоо яг ингээд нэг морь уяад ягаад гэхэд тийм болцоод бол ер нь ихээр сайн юм билээ л дээ. Тий. Тухайн үедээ л хүүхэд одоо юм идэхгүй. Манай ягаад л ингэж юм болоо гэж бодож байгаа юм чинь. Тий. Өрчин жил Мойкогийн халиу морь төрүүлсэн шүү дээ. За тий. Тэр бол бас үнэн гоё болсон байсан шүү. Сунгаа мунганд бол бас нэг айхтар учиргүй төрүүлээд нэг амар 5 мангат бол ороогүй байсан шүү дээ. Тэгээ яг урд өдөр нь Мойко манай дээрээ нэг гайгүй хүүхэд хэрэгтэй. Халиу морь ер нь гоё болчлаа. Хамгийн сайн давхих морь нь болчлаа. Ярьж исэн. Тэгээд би Мойко явуулж араас нь дагаад давхиж очиод яаж исэн. Тэгэхэд бол бас нэг буган тийм халтар халиун болцсон. Янзын бүр нэг хажууд нь адуу мал тижээлж яхад юм ажирсан шинжгүй. Тийм нэг аалсан шигт янзын болцсон шүү. Тэгээ халиу морийг нэг харж ирсэн. Үнэн гоё болцсон байсан. Сэтгэл зүйн хувьд бол их тайван амгалан болдог юм шиг тийм ээ. Багийн юм див дав гэдэг харгүй болцсон. Ялангуяа том насны адуу бол тэр тусмаа сайн юм лээ. За. За хурдан өрсөн адуу ер нь тийм байдаг юм байж. За одоо бас нэвтрүүлгийн маань сүүлийн дугаарууд ерөнхийдөө болж байна. Танаас одоо бас нэг асуулт асууя гэж бодож байна. Ер нь Монгол уяач хүн гэдэг маань одоо яг ямар хүнийг хэлж байна? Уяач хүн бол одоо ямар шинж төрхийг одоо хадгалсан байдгийг тийм ээ. Уяачийн ёс чудаг, уяач хүн одоо юу гэрхмэлж нандинж явах хэвээр. Уяач гэдэг хүний тухай нэг та нэг өөрийнхөө бодлыг хэлээч. За уяач хүн бол бас нэг ах дээдсээ хүндэлсэн тий. Бас нэг дээдчүүлээ ер нь шүтдэг биширдэг. Тэгээд бас нэг мормала одоо уйж байгаа адууга ер нь адууг л үнэхээр бас сэтгэлээсээ эрхэмлж дээдэлж явах хэрэгтэй л тий. Тий. Бас молор эрдэн морой бас дээдэлж тэгээ шүтэж дахин шүтж явах хэрэгтэй ер нь. Тэгээ ер нь бас жоохон даруухан л байх хэрэгтэй уяач юм бол тий. Даруухан тийм бас нэг жоохон амжилт гаргаад тэрэндээ эрдэж баярлаад нэг өнгөрөөд яваад авахгүй байх хэрэгтэй юм лээс даруухан. Ер нь манай Монголын ард түмэн энэ сайхан хүчит бөхчүүд сайхан уяачтаараа их бахархдаг, тэднийг хүндэлдэг тийм ээ. Тэгэхээр би бол Монгол иргэний хамгийн сайхан жишг болсон хүмүүс бол одоо уяачд бөхчүүд юм болоо гэж бодоод байдаг. Уяач бөхчүүд тэглгүй байхад одоо тий 93 наадмын бас нэг чимэг нь болж байгаа хүмүүс шүү дээ. Тэгээд уяач хүн бол бас одоо бид нар бас нэг яадаг шүү дээ энэ том цолтонгод сунгаа мунгаа хийхэд тэд нар дээрээ л очиж асууж яан тий хідээс яах вэ их үү ингэж одоо мормалаа сунгуул ингэж эднараасаа бас нэг жудгаа яагаад нэг том цолтой одоо энэ бас мөр сайн дахиулж энэ хүмүүсээс л ер нь сайн үлгэр жишээ аваад тэгвэ ингээ гэж бас нэг үг хэл солилцоо тий тэгж л явж байгаа шүү дээ. Тий бас ах нарыгаа бас дээдэлж шүтж явна л доос. Эднэрийнхээ үг юунд бас нэг юм асуун тий. Бас нэг юу дээдчүүлээл ер нь сайн яах хэрэгтэй яач юм бэл. Тэгэл дараахан багт болно доо. Зөв. За тийм байдаг. За тэгээ маргааш одоо сайхан дунд сунгаатай. Ер нь одоо сунгаа дунд сунгааны жишгээр нь мордын байр байдал ерөнхийдөө харагдах байх та тийм ээ. Тий хамгийн гол нь ер нь дунд сунгаал та. Дунд сунгаан дээр л ер нь одоо ямар ч одоо улсын наадам юу гараад ирдэг шүү дээ байр багцаа. Тэгээ яг нэг одоо яг энэ том
хүмүүсийн яг таамаглаж байгаа 5 адуунд нэг ганц нэг адуу орж ирвэл ер нь тэгэл ер нь баараггүй л ярьдаг шүү дээ одоо. Тий. Сонгоны байр огцаагаар тэр дэх юм байна, ингэх юм байна. Одоо энэ хүмүүс чи ер нь мондог штий. Одоо учиргүй төрүүлээд өнгөлөөд байгаа адууг за энэ чи ухрах юм байна дэх зарим нь яг л ухарцал байж дээ. Тэ бас нэг арай л 5 руу орж ир шургаж чадахгүй 10 дахь дотор дахиад байгаамаар энэ ер нь их лавхан дахих юм байна гэхэд тий ахнаа гэхэд ер нь төрүүлж амуу зүтсэл явж яд энэ гэдэг. Бас хүмүүсийн таамаг олон жил морь байсан ер нь мэрэгчлэн болцсон хүмүүсийн юугаар бол бас болдгол юм хэлээ үг хэлээр тий. Ер нь гол сунгаан донд сунгаал та. Тий. За сунгаан болчихноо. Сунгааны ардал дээр наадам болтлоо бас уралдаан бол дахиад нилээд хоногийн зай байдаг. Энэ хугацаанд ер нь одоо морьныхаа хурдыг ахиулах, за одоо тэр сайхан хурдан байгаа адууныхаа хурдыг одоо тэр хэвээр нь хадгалах гээд бас л одоо тэр хооронд олон одоо нарийн юмнууд болдог байх гэж бодож байна. Тэр хооронд одоо мориндоо ер нь ямар ажил хийх вэ? За дунд сунгаан бол яг гол сунгаан морь бас нэг хамгийн хурдан дээр байдаг. Юу сунгаан. Тэгээд их сунгаан гэж байгаа л да. Тэгээ хүмүүс тэрийг бол дор бүрнээ бас нэг нийлэх хүмүүс нийлээд нэг хоорондоо ойрхон байгаа гал уяагаараа нийлээд яачдаг. Дунд сунгааны ард дээр бол ер нь жоохон чангалсыг гэл бас хамаагүй ажил хийж нэг хөлсөж болсолгүй. Тэгээ жоохон хадгалах маягтай л ажил хийн л дээ. Тэгээ их сунгаан дээр морио бас авж үлдэн сунгахгүй миний мөр болсон байна гэж үзвэл бас сунгаан алгасч болно. Тэ. Тулгаад нэг ойрхон чангалаад бас мордуулаад идэг хүмүүс. Тэ. Манай зарим уяачид морь сонирхчид бас ярьж идэг л да. Морь ер нь хурдан болох тусмаа их имзэг болчдөг юм шиг байлээ гэж тийм ээ. Таны хувьд тэрийг ер нь юу гэж боддог вэ? Гэхдээ ер нь хурдан байгаа адуул янз бүр болох гээд идэг шүү дээ. Ер нь их имзэг байдаг шүү дээ. Энэ хурдан байгаа адуу хөл рүүгээ орно. Ер нь явж байгаа адуул ер нь жоохон хөл гартаа яа шүү дээ. Ер нь имзэг бас нэг хар цагаан хилам бас байна те. Хар цагаан хилам гэдэг чинь бас цагаан хилам нь бүр илүү гэж манай уяачд бас яадаг шүү дээ. Тийм хурдан морил айгүй имзэг амт ер нь. Тэгэл ер нь хурдлах тусмаа л улам имзэг болж идэг. Сайн хиноор юу л байхгүй болдог. Уралдаан дөхөөд ирэхээр ер нь одоо морь хурдан байвал улам л одоо мориноос холдохгүй нектарал байна уу? Ер нь тэгэл нектар нь одоо бүрч одоо учиргүй барыг өөртөлж унтах шахуу юм болох юм чи юу юм бэ те. Тэгэл ер нь одоо туслах дүүнэртээ ер нь голж яагаад л яадаг шүү дээ. Азраг мазраг бол ялангуяа бүрлэг хэцүү ер нь. За тэгээд одоо өнөөш нь сайхан мориныхоо хоолыг сайхан хийгээд хоноороо маргааш тэгээд дунд сунгаан дээр уулзцгаая даа бүгдээрээ тийм ээ. За амжилт хүсье. За. Монгол өв соёлыг дэмжигч Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай цэгийн байна. Уяачин эрдэм реалити нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаар үргэлжлэн хурж байна. За энэ хэсэгт бид бүхэн нэвтрүүлгийн зүгээс бэлтгэсэн 3 асуултанд нийт 9 уяачд маань хариултаа өгдөг байгаа. Тэгэхээр Бонта Манлай бид нар морь уухийн их ажлын хажуугараас 13 хоног цуг зураг авалт хийж хамт байлаа. Энэ ажлын хажуугараас ингээд зураг авалттай явах ер нь ямар юм бэ? Гэхдээ яах вэ? Эхлээд яхан сандраад ивээс одоо давгүй нөө сайхан наслаа шүү дээ. Одоо барыг явуул үйд харалж байгаа шүү. За тэгээд бидний нэвтрүүлгийн баг хамт олныг халуун дотноор хүлээн авч одоо энэ сайхан нэвтрүүлгийг төмөн олон түгээхэд одоо анханаас урилга авахаас эхлээл гоё уу хоолн дэмжиж ажилласан та бүхэндээ маш их баярлалаа. За өнөөдрийн 3 асуулт юу гэхээр сэдв нь бол уяан орсон морины шинж гэж байгаа. Ер нь уяан орсон моринд хүмүүс яриад би энэ дээр нь толб гарах одоо тагнаанд нь мянга гарах янз бүрийн содон тэмдэг гардаг гэдэг. Яг энэ зүйл ер нь таныг улсад морио төрүүлэхэд их хурдд морь төрүүлэх гэх юм уу өөрөөс ч уйсан мориноос ажиглагдчихсэн тохиолдол байгаа юу? Ажиглагдaltaгүй яах вэ? Тэгээ ер нь морь чинь
зүв байгаамаар тэгээ уяаны хилээд яг сайхан таарсан мөр бол андчиг болчихдээ шүү дээ. Яаж л сэтгэл санаа тогтоохон болж байна. Нүд ам нэг ялцаад янз юм болно шүү дээ. Тэгээ яг хаа тэр хүн өөрөөхөө юугаар сурсны дагуу юм уу те тэрийг өглөө болгоморныхаа яг мөр болгонд хүн болгонд уяач болгонд л өөрөөсөө шинжтэй анзаардаг юм бол байж байгаа. Би бол хамгийн тэрэнд яг мөр өөр хувьд бол хамгийн мөдөлөрдөг. Ер нь хамгийн ганцаар баярын салнда зүг сайхан байгаа. Хүн ч гэсэн юм шүү дээ. Сайхан байгаа нь нүд нүртэл цогтой очтойгоо байж идэг. Хурдан мөрч гэсэн яг тийм ч тэрээс ялгаагүй. Мөр сайхан зүв сайхан байж гэл нүднээс хамгийн тэр тагтана. Тэгээ ерөнхийдөө манийхаа биеийг анзаарна. Сэтгэл санаа янз тогтоохон болж байна. Нэмэрхүү хүн янз янзаар манай хин ах дуграах гэрлээ хоёр бол тагнаа үздэг гэсэн. Тагнаа бол яхахгүй нэ 2-3 жил улсын наадамд 3 ч мөр төрүүлсэн мөрний тагныг анзаарч ирсэн гэж ярьдаг. Тэр минг бол тагнааны минг тэр бол голцсон байдаг гэдэргээл ярьдаг шүү те. Тэгэхээр дунд цунгаа бол ер нь уяачид хамгийн их болдог. Ер нь дунд цунгаанд хурдан байгаа мөр уяан орцсон байна гэж үзээд тэрнээс хойш ер нь уяан орцсон мороо залуу уяачд маань хайрлаад өнгөрөөдөг юм уу? Эсвэл үзүүр уяага жоохон хайрлах байсан морийг ширүү ажил хийгээд өнгөрөөчдөг ч юм уу? Ийм алдаа гараад. Энийг ер нь яг хурдан морийг үзүүр уяага яаж мэдэрч хийх хэвээр. Тэгээ одоо тун цунгаан сунгацны ар дээр бол одоо дахиад их тохиолё гэж үгүй. Одоо энэ дээр чинь тун цунгаан дээр чинь ерөөсөө морны тарган байгаа мөр тийм ээ тамиртай байгаа мөр тунхаа байгаач мөр биш шүү дээ. Одоо тэрийг бол яг үлдсэн одоо 7 хоног үлдчихэж байгаа ш одоо 6 хоног. Энэ дээр бол яг л уяач өнгө өөрөө мөрөө мэдэрхүүл мэдэндээ. За энэ дугаар дээр бол одоо таны хувьд хоёр ангилалд морд нь их хурдан байна. Одоо энэ хонгор халдсан морь сунгаанд өнгөлөөд одоо хурдан байлаа. Та ер нь энэ уяан орцсон морийг хонгор халдсан морь хоёр нь ямар ажил хий гэж бодож байна. Одоо яг энэ ярианы дараа чинь дугаар дээр уралдаан гарна. Тэр уралдаан таны яриа хоёр бас төгөх болов уу гэж бодод байна. Тэгээд одоо ёстой шалгалт өөр дээр ирж байна. Тэгээ одоо мороо тэгээд ямар ч байсан амралтыг харна. Сэргэлтийг харж анзаарч ижил тухай өдөрт сонгож мармалыг ажил хийндэ. За ингээд таны морь хурдан байх болтугай зорьсон зорилгодоо хүрч морьны дээд цолонд хүрч Монгол түмэн наадамчин олон энэ өв соёлыг тээж яваа олон түмэн сая иргэдийнхэн одоо энэ сайхан цог золбоог бадрааж хурдан морь олон жил ууж бид бүхнийг баясан цэнгүүлж авах болтугай Монголоо. За 90 дотрошгээд тав бүгдээ ажил хөдөлмөрийн уран бүтээлийн өндөрөөс өндөр амжилтыг хүсье ярэ. За гялалаа танд. За ингээд нийт 10 дугаарын турш хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Ингээд бид бүхний хамгийн чухал дугаар 11 дахь дугаар дээр дараагийн дугаар дээр та бүхэн сонгомул ангилал болон Монгол морины уралдаанаар эргэн уулзах болно. Ингээд дараагийн галуу үетэй холбогдъё. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, үндэсний бүтээн байгуулагч Color Stage компани.
сайхан ирээдүг бид хамтдаа бүтээн. Нийт 29 блокоос бүрдсэн 3050 айлын 1-3 өрөө орон сууцандаа захиалга авч байна. Танах нүүрс төлдөг, манайх бапри шиг төлдөг. Байсан уу байсан? Одоо юм өөр болсон офицер хорооллыг бид сонгосоо. Өнөд дурлаж ирээдүйг бүтээн. Офицер хороол. Барилгын салбартаа тэргүүлэгч Тайган-Малтай компани бүтээн байгуулалтуудын нэг орчин үеийн шийдэл бүхий 5 тухтай доглог орчинг бүрдүүлж аль гэрийн аз жаргалтай амьдралын баталгаа авсан Олимп хотхон. Аз жаргалтай амьдрал ая тухтай орчин. Зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн хойно байрлалтай 375 айлын 6 блокоос бүрдэх Мортон Резиденс хотхны 1-р ээлжийн 1-2 дугаар блок ашиглалтанд орлоо. Орон сууцны дотор заслыг Эйгер брендийн ламинатын шал, Le Grand брендийн унтраалга залгуур, LG брендийн амьсгалдаг Eco-Boy, Le Grand брендийн 2021 оны загвар Biticino загварын домофон системээр тонголлоо. Мортон Резиденс. Дэлхийд танигдсан чанар FAO Монголд. Хүн бүрийн зүрх сэтгэл халамжит аавынхаа халуун сэтгэлийг мэдэрч хайраар тэтгэгдэн хүнд хэцүү ганд нөхдийн тус димээр давн туулж сэтгэлийн урмаар услагдан өдөр бүрийг хамт олонныхоо халуун хайранд өнгөрүүлж залуу насны жаргалтай дурсамж зүрхэнд үлдсэн нандин мөчүүдээ санагалзан хайраар хөглөгдөн бүдэрч унсанч бүхий л хайраараа аргадан инхрийлэх эхийн хайраар бэлгэж хором мөч бүхэнд хайраар тэтгэгцээр хайраар дүүрэн амт Коста. Монгол орны экологийн цэвэр түүхийдээс гаргаж авсан эрдэс тэжээлийн гайхамшигт бүтээгдэхүүн Мимо. Монголын шилдэг эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд гаргаж авсан эрдэс тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн Мимогтой эрдэнэс зурагтай хэрэгэлснээр эрдэсийн дутагдлыг нөхөж тэжээлийн шингэцийг сайжруулна. Биес хорт бодисыг гадагшлуулж дархлааг дэмжинэ. Булчингийн сэргэлтийг хурдасгаж эрч хүчийг сэргэн. Бодисын солилцоог сайжруулан ашиг шимийг нэмэгдүүлнэ. Малын тоотлого өсөн нэмэгдэж, бэлчээрийн доройтол үүсэн байгаль экологийн сөрөг үзэгдлүүд ажиглагдаж байгаа энэ үед 5 хошуу мал туслах аж ахуйн эрдэнэс зургийн тань эрдэсийн дутагдлыг нөхөж эрүүлжүүлэн ашиг шимийг нэмэгдүүлэх эко бүтээгдэхүүн Мимо. Эрдэсийг нөхөгч эко бүтээгдэхүүн Мимо. Радио станцыг манахаас эрүүл мэнд, хөдөө аж ахуй, зам тээвэр, уулуурхай, цэрэг цагдаа гэх мэт салбаруудын хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх төрлийн радио станцыг бид нийлүүлж байна. Үндэсний өв соёл, харилцаа холбоог дэмжигч Asian Road Trade. Холбоо барих утас 8888 3011 9812 12 98. Энэ одоо юу болоод улс орондоо ирэх календарны одоо ингээд бужигнаа үсч бай. Тод хиймэр гэсэн аппликейшнийг үнгүй татаж аваад за нэг удаа интернет хэсгээр үнгүй татаад авцсан бол дараа чамд интернет чирэггүй сүлжээ сүлжээ чирэггүй зөвхөн утасны цэнэгээ барьдаг байх юм л ингээл уншуулангууд шууд ингээд улсын баяр наадам энэ мордын ингээд дууд үрсэн гэдэг гоё. Оо ердөө шууд нөгөө календар маань зургт болоодглоо. Тэгээд ингэх юм бол гарахгүй ингэх юм бол гарна. За юм хөгжнө гэсэн юм да. Одоо энэ чинь хамгийн гол нэг 21 22 оны хуанчиг чинь эх жилийн бас тийм ээ. Одоо цаг тооны бичиг гэсэн үг шүү дээ. Тод хиймэр. За найз хүмүүс түмэн түгээрээ явна. Proglas компани нь бүх төрлийн шилийн хийцийг хамгийн сүүлийн бүрэн автомат машинуудыг ашиглан үйлдвэрлэж байна. Proglas шилэн хийцийн үйлдвэр. Бану.
сайн байна уу? За, сайн байна. Матын тамгаас холбогдож байна. Аа. Таны хөрөлтөндөө та гарч ирээ хөрөлт авах уу? Оо за баярлалаа. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Монголын анхны онлайн малын эмийн сан Манлай цэгээмэн. Манай гэр бүл Эфес супермаркетаар үйлчлүүлэх дуртай. Тэнд бидний авахыг хүссэн шинэхэн, чанартай, найдвартай бүхэн байдаг. Бас үйлчлүүлэхэд үнэхээр тухтай орчинтой. Бидний сонголт Эфес супермаркет. Сайхан ирээдүг бид хамтдаа бүтээн. Нийт 29 блокоос бүрдсэн 3050 айлын 1-3 мөрөө орон сууцанда захиалга авч байна. Танах нүүрс төлдөг, манах бапри шиг төлдөг байсан уу байсан. Одоо юм өөр болсон овцор хорооллыг бид сонгосоо. Өнөд дурлаж ирээдүйг